Сасцуудтай цаг агарын хүндхэн өвлийг өнтөд авсан Ховд аймгийн малчидаа төл малаа хүлээн авч мал сүргээ минд өсгөн бойжуулан тарган сайхан хаваржиж байна. Өнгөрсөн 3 дугаар сарын сүүлчээр Ховд аймгийн Манхан сумын малчин Нямсрунгийн хотонд инг ихрэлсэн бол Уян сумын Цагаан Түнг багийн малчин Отхон баярын хотонд 5 ихэр ишиг мэндэлж малч эзэн нутаг хошууныхныгаа баярлуулсан. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө буюу 4 дугаар сарын 25-ны шөнө Уян сумын Цагаан Түнг багийн малчин Бүх чулууны хотонд үнэ ихрэлжээ. Одоогоос 10 жилийн өмнө Уян суманд үнэ ихрлэж байжээ. Малчин Бүх чулууны ярьснаар уг үнэ 7 настай 4 дахь төрөлтөөрөө инхүү ихэр тугал төрүүлсэн байна. Хонь ямаа ихрлэх нь бараг энгийн үзэгдэл мэт байдаг боловч инг ихрлэх нь мал сүрэг өсөж үржихийн нутаг хошуу ард түмний амьдрал ахуй сайн сайхан болохын өлзөө ерөөлтөй хэмээг монголчууд бэлэгшээдэг. Үнэ ихрлэх нь тэр бүр тохиолдоод байдаггүй. Ховор тохиолдол учраас мал сүрэг өсөж үржихийн сайн сайхны ерөөлтөй хэмээг нутгийн малчид бэлэгшээж сууна. Тэгээд одоо энэ малын одоо буян гიშгэн юм уу ингээд одоо хоёр туулгаарлаа их бэлэгшээж байгаа юу гэх. За өөр хөвгтүүдийн мал сүрэг өсөж үржиж бэлэг дэмбэрэлтэй сайн болов гэж бодож байна. Тэгээд их баярлж байна, талархаж байна. Ховд аймаг энэ жил нийтдээ 1,337,556 хээлтэгч төлөх ёстой. Тэгвэл 2017 оны 4 дугаар сарын 27-ны байдлаар 874,681 хээлтэгч төлөж, мал төлөлт 65.6% байна. Боожиж байгаа төлийг төрөл тус бүрээр нь авч үзвэл ботго 2,528, унаг 9,016, тугал 24,999, хураг 374,401, ишиг 450,157, нийтдээ 861,100 гаруй төл боожиж, төл боожолт 98.4% байна.